За гарааны бизнес нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Ламуур брендинг үүсгэн байгуулагч хулантай ярилцах гэж байна. Гарааны бизнес хийхээр төлөвлөж байгаа энтерпренерүүдэд зориулж аль болох хэрэгтэй юм ярихыг хичээнэ. За манай өнөөдрийн зураг авалт Метро Молын нэг давхрын Кафе Беней кофений шопоос явагдаж байна. За шууд ярианд оръё. За брендийнхаа үндсэн концепцийг тайлбарлана уу? Мөн хизээ яг танай компани эхэлсэн бэ? Манай компани болохоор Natural Essentials гэдэг нэрээр 2014 оны 6 сард байгуулагдсан. Тэгээд үндсэндээ болохоор 2014 онд бүх судалгааны ажлаа дуусгаад үйлдвэрийнхаа бэлтгэл ажлыг хангаад тэгээд 2015 оны 3 сард эхний бүтээгдэхүүн бол гарсан. Ламуур гэдгийн утга учир нь юу вэ гэхээр ерөнхийдөө дандаа эрүүлжүүлэх бүтээгдэхүүнийг Монголдо өөрсдөө үйлдвэрлэе гэдэг ийм одоо үндсэн санаан дээр ингээд суурилж бий болсон. Ламуурын утга учир нь болохоор нэгэнт миний бизнес болохоор дүүгийнхаа нэрийг оруулсан Ламуу гэдэг. Амур гэдэг нь болохоор Францаар хайр гэдэг утгатай. Ерөнхийдөө бүх юм хайр дээр оршин тогтнодог. Хүн өөрийгөө хайрлах юм бол аль болох эрүүл мэндэд тустай одоо юм органик юм хэрэглээрээ ялангуяа тэ ингээ шууд арсандаа ингээ хэрэглэх гоо сайхны бүтээгдэхүүнээ. Дээрэс нь байгаль орчиндөө хайртай бол байгаль орчинд ээлтэй юм үйлдвэрлэлээр одоо хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглээрээ ялангуяа юм хаягдал гардаггүй эсвэл дахин боловсруулсан цаас ашигласан ч юм уу те. Буцтай хайртай бол энийг бас бэлгэндээ өгөөрэй гэдэг ийм утгатай үг бол байгаа. Тэгэд манай бүх бүтээгдэхүүнүүд аль болох Монголын түүхэн эдийг хамгийн чанартай бас зарим нэгэн гадны түүхэн эдтэй хослуулад хүнд хамгийн ээлтэй чанартай ийм одоо сайн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг ингээд зөвсөж байгаа. Танаа бас брендинг бүтээгдэхүүнүүдийг харж байсан л да Facebook-ээр их зураг нь харагдаад байдаг шүү дээ. Тэгэд бүтээгдэхүүнүүдэд танилцуулаач. Яг ямар одоо Монголын органик бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж болоод байна. Бид нар бол ерөнхийдөө нэгт нөгөө гарааны бизнес болохоор тэгэж мөнгө төлж реклам өнөөдрийг хүртэл цацаагүй. Ямар ч одоо тийм аль биесны реклам хийгээгүй. Манай бүтээгдэхүүн одоо би юу гэж хүссэн бэ гэхээр бүх анхаарлаа чанартаа хандуулах юм бол бүтээгдэхүүн өөрөө өөрийгөө сурчлаад борлуулж чаднаа гэд. Тэгэд бид нар бол аль болох нөгөө сошиал медиагаар нөгөө үнэгүй тэр PR хийж ингэж те залуучуудаа хүрэх үтнээс бол Facebook гэдрээр бол гол сурчлагаагаа явуулдаг. Тэгэхээр ерөнхийдөө одоо сошиал медиа дээр байгаа хүмүүс бүгд нэлээд сайн мэддэг болсон. Хэрэглэдэг хүмүүс бас нөгөө таньдаг хүмүүстэй ингээд ийм гоё юм надад одоо ингэж сайнаар нөлөөлсөн байна гэд ингээд ам дамжинд бас хэрэглээд байгаа байхгүй. Тэгээ манай эхний бүтээгдэхүүн болох нөгөө ванны бөмбөг сая 3 сард бэлэн болоод худалдаанд гарсан. Одоо энэ жишээлбэл ямар утга учиртай гэхээр ванда нэгийг хийхэд өөрөө уусаад задраад тэгээд биеийг маш сайн нөгөө хоргоожуулдаг детокс гэж ярьдэн шүү дээ те. Маш сайн детокс болоод дээрэс нь нөгөө манай хуурай орчинд ялангуяа арсанд айгуу сайн тэгжэл өгөөд тослог олгоод ингээд гоо чигшлийг хадгалдаг. Айгуу олон хүмүүс энд ороод ядаргаа тайлагч ингэж гэн ер нь арс айгуу гоё чигтэй болж ин одоо нөгөө ванд орсны дараа ус нь одоо монголчин нөгөө усанд орчоод нэг юм арсны жоохон эвгүй болоод байдаг шүү дээ те. Нэг зайшгүй тос төрөх шаардлагатай байдаг. Манай тийм хатуулгатай устай болохоор манай ванны бөмбөгт орсон хүмүүс болохоор ванд орсныхаа дараа тос төрөх шаардлага байхгүй. Айгуу гоё ингээд бие нь амраад зөөлөн болоод ингэж байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл энд жамц тавс орсон. Увс аймгийн жамц тавс орсон. Энд нь бол жишээлбэл цэцэрний тос орсон. Тэгэхээр бид нар яг ингээд Монголдо одоо ямар юм арсанд хэрэгтэй юм одоо түүхийд байна гэд ингээд судалгааг нь хийж агаад оруулчихж байгаа. Тэгээд эдгээр нь болохоор бас юм коллекцаараа гарч байгаа. Манай бүх савлгаа Монголд хийгдсэн. Манай бүх савлгааны ингээд нөгөө голд бүхий дээр ингээд зурсан хэлбэрээр ингээд Монгол зураач зурж байгаа. Бид нар болохоор юу гэж бодсон бэ гэхээр анханасаа нөгөө энэ яг нэрийг англиар бичсэн. Ягдгүйл яг нөгөө монголчин нэг санаа ингээд үндэсний үйлдвэрлэлд дэмжих гэсэн мөртлөө яг Монгол бүтээгдэхүүн байхаар бас нэг юм заг ингээд орчдөг шүү дээ. Манайхыг болохоор хүмүүс яг хараад энэ хаанхын гадны бүтээгдэхүүн байг ингээд харчаад product of Mongolia гэж шít гэд сонирхож ингээ уншиж байгаа байхгүй. Тэнгүүтээ артлын бүх юм нь Монгол дээр. Тэгэд ингээ зориуд нэг юм ингээ хослуулаад нэг хүний анхаарлыг татаад Монгол бүтээгдэхүүн бас анханасаа ингээ дэлхийн ийм одоо international standard-ын дагуутай ямар ч хүн харсан ч Францыгч байж болно, Японыгч болно ингээ ийм гоё харагдах юм хийх болно. Яг ингээ анханасаа ингээ зорьсон. Тэгээд бид нар энэ ванны бөмбөгтөө болохоор
юу танхимаас органик бүтээгдэхүүн гэдэг гэрчилгээгээ шошгоо аваад тэгээд 100% хаягдлаггүй үйлдвэрлэл явуулдаг гэрчилгээгээ авсан. Манай бүх түүхийн эд эцсийн бүтээгдэхүүн болдог. Дундаас нь ямар ч хаягдлага гардаггүй. Одоо нэг хоол хүнс хоол хийхэд чинь жишээ сонгино яагаад арилгаал хаяал төмсөн арилгаал юуг нь хайчдаг шүү дээ. Манайх тэр хизээш хаягдал гардаггүй. Бүх юмыг ашигладаг. Хоёрт бүтээгдэхүүн нь болохоор уруул өнгөлөгч. Энэ бол Монголын хамгийн анхны уруул өнгөлөгч гэж явж байгаа. Бас ямар ч химийн холцгүй дандаа цэвэр органик Монголынхаа жишээлбэл зүгийн балыг хэрэгэлсэн, зүгийн лавыг хэрэгэлсэн, эсвэл бас нөгөө цэцэрний тосоо хэрэгэлсэн байгаа. Тэгэхээр дандаа ингээд Монголынхаа одоо энэ түүхийн эдийг хослуулаад жишээлбэл нөгөө Монголын хуурай орчинд тохирсон яг нөгөө хитийг хагарсан уруулын жишээлбэл наргил модны тос бас хэрэгжилж байгаа. Органик цэвэр ингээд юм. Тэгэхээр нөгөө Монгол гадаад юмудаа ингээд аль болох хамгийн чанартай бүтээгдэхүүн хийхин тулд ингээд хослуулаад хэрэгжилж байгаа байхгүй юу? Манай 3 дахь бүтээгдэхүүн болохоор саван. Саван маань бас гар аргаар хийгддэг. Савангийн онцлог нь болохоор ванны бөмбөг бид нар өдөр болгоо ингээд шинээр хийдэг бол саван болохоор хийгээд 3 сар хатсны эцэст бэлэн болдог. Тэгэхээр гараараа хийгээ дээрээс нь 3 сар яг нөгөө байгалийнхаа тэр шинж чанарыг алдагдуулахгүй тулд 3 сар хатаагаад эцсийн одоо тэр юу моментд хэрэглэгчд хүрдэг. Энэ саван болохоор нөгөө яг цэвэр органик саван болохоор дахин боловсруулсан цаасанд бид нар боож өгсөн байгаа. Тэгжиж нөгөө яг ингээд эко бүтээгдэхүүн. Тэгвэл нөгөө сүүлийн үед чинь ингээл нэг органик гэдэг ерөнхийдөө нэг жоохон модонд орсон ч юм уу те. Нэг хүн болгоны хэрэглэх дуртай цаанаа ингээл бөөн хаягдaltaй, бөөн пластикт ингээл яагаад баг ингээд утгаа нэгсээ ойлгохгүй. Тэгэхээр манайх болохоор дахин боловсруулсан цаасан савснараа яг эко бүтээгдэхүүн болж чадаад байгаа. Дараагийн бүтээгдэхүүн гэх юм бол сая лаа гарсан. Энэ бол цэвэр байгалийн гаралтай түүхий дээр хийсэн лаа, Монгол зүгийн лаваар хийсэн лаа. Энэ лаа болохоор бас айгу онцлог. Яагаад гэвэл нөгөө бусад лааш нөгөө жирийн лаа чинь парафинтай. Тэр нь болохоор байгаль орчинд айгу муу, хүнд айгу муу, масаар нь хийдэг. Ерөнхийдөө газрын тосны хаягдл бүтээгдэхүүн шүү дээ. Айгу хямдханаар зардаг те. Энэ лаа болохоор эсрэгээр эргэн тойрноо цэвэршүүлдэг. Агаар цэвэршүүлэгчлээ. Тэгээд амьсгалын замын өвчтэй ч юм уу одоо тийм юу хүмүүст айгуу сайн астмтай ч юм уу хүмүүст ерөнхийдөө нэгийг асаацсан байхад бол 6-аас 8 цаг асдаг. Бас эрүүл мэндэд ингээд сайн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд бид нар чинь мэдээж нөгөө залуун компани ийм одоо аль бол креатив юм хийхийг бас хүсдэг. Тэгээд одоо сая бэлэн болсон юм жишээлбэл одоо ийм картууд байгаа. Манай яг нөгөө хайрцаг савлгааны юуг бүх нөгөө дээр нь байгаа энэ түүхийн эдүүдийн зурсан зураач дизайнер хоёр бас ингээ энэ дээр хамтарч ажилласан. Тэгээ Монголд бас ингээ шинэлэг юм хийгээд ерөнхийдөө нөгөө тийм мэдчилгээний картны бас соёл бий болгомоор санагдаад бэлэг өөхтэй гоо ингээ сэтгэлийн үгээ бичээд одоо юу ч шүлэг бичт юм уу яа тий. Тэгээд одоо уучлаарай ч юм уу те хүмүүс ингээл уучлаарай гэдэгтээ бас зүгээр анзаараад тахад нэг тоодогчгүй эсвэл зүгээр за яацинтэй уучлаарай гэд нэг тэгдэг. Тэгээд аль болох бас нэм сэтгэлийн үг мөгөө хэлүүл гоё юм болов гэдэг үднээс ингээ яг гараар зурсан юм картууд бол байгаа. Уучлаарай баярлалаа төрсөн өдрийн мэнд хайртай шүү гэдтэй. Тэгээ эхнээс нь ер нь хүмүүс бас содон гоё юм байна гэд ингээд хэрэглээд яваа. Шинэ соёл цоошин маркет бий болгоод байгаа юм шүү те. Би гайхаад байна л да. Тэгээд бодвол чи миний лав мэдхээр био хэмч биш те. Тэгээ яагаад эн чин цаана өчнөө болоо ингээд шинжлэх ухааны үндэстэй туршилтууд зөндөө хийгддэг л байдаг. Чи яаж энэ болгоныг сурж амжаад байна? Яаж энэ бүтээгдэхүүнийхээ артлын тэр шинжлэх ухааныг ажлуудыг нь хийж байна? Би өөрөө олон улсын органик гоо сайхны диплома хамгаалцсан. Тэрэн дээр нөгөө ерөнхий олон улсын стандартын бүх юмнуудыг заагаад өгчдөг. Гэхдээ хамгийн гол нь манай бүх бүтээгдэхүүнүүд цэвэр органик болохоро био хэмж байх шаардлага байхгүй. Энэ бол зүгээр л хоол ихтэй адилхан. Яг үнэлэх юм бол манайх химийн бодис оруулсан байсан бол би заашгүй био хэмж ч юм уу байх шаардлагатай байх байсан. Манайх бол гэхдээ жишээлбэл давс тосыг нийлүүлээд ингээд те одоо аль болох хүнд ингээд ээлтэй юм даа. Би тэрийг яг үнэлэх юм бол өдөр шөнөгүй судалдаг, өдөр шөнөгүй туршилтаа хийдэг. Хаяа шөнийн 3 цагт хүртэл лабораториудаа зогсоод туршилтуудаа хийгээл ингээд явж идэг. Тэгэхээр үндсэндээ болохоор яг сүүлийн 1 жил манай компани ч байгуулагдаад яг 1 жил болж байгаа. Эхний бүтээгдэхүүнийг гаргах гэж дор хаяж чинь тэгэл 10 сар болсон.
Тэр чинь тэгэл өдөр шөнөгүй судлаад олон улсын стандартын дагуу ямар байна тэр чинь бас стандартууд бас байгаа шүү дээ тий. Тэднийг уншаа за Монголынхаа аль түүхийдийг хэрэгжилж болохоор байна. Тэгээ гол нь энэ чинь хүний биед бас шууд нөлөөлөх юм чинь маш сайн туршилтуудаа хийх хэрэгтэй. Тэгээд байнгын бараг туршсан л та туршилтуудаа хийгээ. Тэгээ манайх чи бүх лабораториор орж байгаа, мэрэгжлийн амлалтаар орж байгаа. Тэгээ би өөрөө нөгөө олон улсын дипломтой болохоор тэр чинь яг л одоо тэр стандартын дагуулуул нь бол хийж байгаа. Тэгэл нөгөө гол нь органик болохоор тэгэл найз нөхдөд өгдгийн хээж автаа ингээ гэр бүлийнхэндээ өгдгийн. Тэгэд манайх бол хизээч хүнд сөрөг нөлөө үзүүлнэ гэж байхгүй. Зүгээр маш сайнаар нөлөөлж гин үү? Эсвэл айгу дунд зэрэг нөлөөлж гин үү гэдэг юм ялгаа бол байгаа. Улан маань гэхдээ одоо Колумби их сургуулийг төгсөөд дараа нь том өөр салхитын прожектын дээр бас ажиллаж байсан тий. Цэцлэг станцын. За ингээд том прожектын дээр ажиллаж байгаад яагаад ингээд гівгэнд бизнес хийх болчихвоо? Хүмүүсийн реакц ямар байв? Аха. Яагаад ийм зориг гаргав? Би бол өөрийгөө хизээж бизнес хийж чадахгүй гэж боддог байсан. Манай ээж авч бизнес хийдгүү, манай ах ч бизнес хийдгүү. Тэгэл би ер нь үргэлжлэн ямар нэгэн тийм одоо сайн ажилтна гэж өөрийгөө боддог байсан. Одоо хайртай ажиллал ер нь хийх ёстой шүү дээ. Тэгэд ингээд аль алинд нь би мэдээж ажилдаа дуртай байсан. Гэхдээ нэг юм яг миний хүснээр бас болдгоо байсан аахгүй. Дандаа нэг дарга цэрэг байдаг те. Тэгэл ингээд хідүүлээ ингэж хийгэнгүүд за хүлээж авлаа баярлаа. За яах вэ бид нар бодолцъё гэд нэг тэгдэг. Тэгэл ингээд шинэ юм одоо шинэ санаа дэвшүүлэнгүүд за тэгжээд болъё ч юм уу те. Банк тэгдэг. За төрд ажиллахдаа бүр амар байдаг гэсэн те. Би хідүүлээ ингэж ингэх хэрэгтэй гэвэл тэр чи ямар орох хэвтэй, энэ ч юмар орох хэвтэй. Тэр чи хүнээс зөвшөөрөл авах хэвтэй гэд. Тэгэд би ер нь эцэст нь явж байгаа л тэл за одоо миний одоо юуны төлөө би ийм их юм сурсан. Ингээд ийм олон газар ажилласан билээ. Би одоо л хийж үзэхгүй бол болохгүй гэд бүх юм хайсан л та. Бүх юм хаяал гівгэнд нэг өдөр за ер нь одоо ингээл өөрөө хий. Би ямар нэг юм үйлдвэрлэе. Юу хийж болох вэ гэдгээ маш сайн бодоод бараг өөрийгөө 2 сар гэртээ төвчээд бүх юмаа төлөвлөөл амар сайн төлөвлөөл тэгэл яг за одоо л би хийхгүй бол би одоо гівгэндтэй нэг 50 хүрчээл. За би одоо нэг бизнестэй болъё гэлтэй биш. Одоо хийгээд үзээд чадахгүй л тэгэд унаад одоо тэ өөрөө маа хийгээд тэгтээ чадвал яах юм гэдэг нэг тийм одоо л нэг риск л яахгүй бол болохгүй гэдэг үднэс л эхлүүлсэн тэ. Хэцүү байсан. За тэгээд бизнес ерөөсөө хийж үзээгүй тэр талаар бодож байгаагүй. Яг хийгээд ихсэн чинь за ямар байт юм бэ? Юутай тулгард юм бэ? Гол асуудлуудаас хуваалцаач. Амар хэцүү байсан. Би өөр үнэхээр шантарсан. Тэгээд эхнээ яг хагас жил цэвэр ганцаар байсан. Яг бүх төлөвлөгөөгөө хийгээд би ч нөгөө гэртээ ихэсэн. Гэртээ энэ ч нэг юм хийж үзэл, тэн ч нэг юм хийж үзэл чи одоо галтхундаа л үнсэндээ хийгээл зогсож байгаа шүү дээ. Тэгэл яг за гэд түрүү жилийн 9 сард оффистаа олоод за одоо нэг жинхэнэ албан байгууллага шиг байя гэд оффистаа олоод ихний хүмүүсээ аваад тэгэд яг үйлдвэрээ түрээсгэж эхлээд бэлтгэж ажиллаа хангасан. Хамгийн хэцүү юм хүн ажилуулах. Өөрөө 1000 юм төлөвлөөд өөрөө тэрэндээ итгэлтэй байгаад амар гоё санагдаад те. Эсвэл амар гоё ингээд алсын хараатай байгаад ингээд байсан ч баг гэдэг юм хамгийн чухал юм хизээч өөрөө хийж чадахгүй. Би бол ихний ээлжинд яг өөрөө гүрийгээд хийдэг байсан те. Сүүлдээ чинь цаг хүрэлцэхгүй бүр ингээд мэдрэл бот болж байгаа юм чинь. Тэгэд багтаа болохоос өөр ямар ч арга байхгүй. Хүн ажилуулах шиг хамгийн хэцүү юм байхгүй. Хэрвээ буруу хүн ажилуулчих юм бол би бол ихэндээ 5 хүн ажилд авсан. Тавлангийн боловлох шаардлагатай болсон. Тэгэд 14 оны 12 сард би ер нь боли юм хийж чадахгүй юм байна яшиг гэд бодож исэн. Тэгэд 1 сар дахиад ганцаараа эхлээд бүх юмаа дахиж зэгцлээд за одоо дахиж нэг үзье да эцэг одоо үзье да гэд тэгээ сарын дотор ер нь бүх юмнуудаа амжуулаад хийж чадсан. Тэгээ одоо бол манай компани 6 хүнтэй. Тэр хүмүүс маань яг одоо манай компанид байх ёстой ч юм уу те ингээд нэг тийм сэтгэлээсээ хүмүүс. Тэгээ одоо л үнэхээр айгуу тийм сэтгэл бол нэлээд л ютаага. Одоо борлуулалт хэр явагдаж байна? Ер нь яаж эхлэв одоо анхны хөрөнгө оруулалтаа яаж шийдэв? Үйлдвэр чинь одоо хэр том бэ? Үйлдвэр бол яг жижиг. Би бол анх нэг ширээ нэг сандалтай эхэлчихсэн үйлдвэртэй. Тэгэл өөрөө нэг бах юмнууд тэгэл одоо болохоор манайх үйлдвэртэй яг 3 ажилтнтай. Би нөгөө бүх юмнуудаа өөрөө заагаад өгчтэй. Нөгөө түрүүчийн хийснээр нөгөө хими бодис ордоггүй болохоор одоо л тэгэд эд ингээд өдөржингөө тэр чинь нөгөө үйлдвэрлэл явагддаг. Эхний хөрөнгө оруулалт гэвэл би нөгөө гадаадд 20 жил амьдарсан. Тэгээд тэр чинь нөгөө Европт
байдаг оюутнууд ч юм уу одоо ажилдаг хүмүүс чинь нөгөө savings гэдэг нөгөө юмаа ингээ хадгалдаг шүү дээ, мөнгө хадгалдаг. Тэгээ би болохоор нөгөө орлогынхаа дандаа одоо цалингаасаа дандаа нөгөө далт ичдэг байсан байхгүй юу. Хизээ нэг цагт өөртөө байр гэж бодоод. Тэгээ Монголд ирээд амар тастаа гараад байр аавна гэж бодчихсон. Тэгээд яг тэр мөнгөөрөө яг үнэлэх юм бол бизнесээ эхлүүлсэн. Гэхдээ манай бизнесийн хувьд бол нөгөө үйлдвэр гэхэр нэг амар өсвөрийн бодогддөө шүү дээ, тэ. Бүх юм гар аргаар хийгддэг учраас эхний тэр нөгөө capital буюу нөгөө хөрөнгө оруулалт нь айгүй бага, харьцангуй бага. Тэгээд одоо болохоор манай эхний бүтээгдэхүүн 3 сард бэлэн болоод худалдаанд гарсан. Ерөнхийдөө нөгөө өмнө нь юм байж байгааг болохоор маш сонирн байсан. Тэгээд хүмүүст бол айгуу сонин санагдаад энэ одоо юу ч ингэж бодоод хэрэгэлсэн ихний хүмүүс маань яг манай төлөвлөл болсон. Тэд нар банк одоо дахин аваач ч юм уу те таньдаг найз нөхөдтэй хийсэн. Тэгэд ер нь бол харьцангуй бол гайгүй байгаа. Органик бүтээгдэхүүн жоохон үнэтэй тал руугаа санагддаг зарим хүмүүст хэрэглэж мэддэг хүмүүст болохоор нөгөө манайх Монголда өдөрж байгаа болохоор хамаагүй хямдхан бол байгаад байгаа. Тэгэхээр манай хэрэглэгчид бас ингээд нөгөө өөр хүмүүс байгаад байгаа л да. Тэгэхээр одоо бол яг манайх банкын хэрэглэгчтэй болсон, 10 борлуулалтын салбартай болсон. Борлуулалтын цэгүүдтэй болсон. Яг нөгөө манай философитой таардаг тийм дэлгүүрүүдээр тавьдیں۔ Тэгээд одоо 5 бүтээгдэхүүн маань байгаа. Харьцангуй шинэ бүтээгдэхүүн гэхэд бол гайгүй. Гэхдээ мэдээж одоо маргааш жишээлбэл би цалин тавья гэхэд асуудалтай. Газруудаас тэгэл хэрүүлээ хийгээл мөнгөө нэхэж болохгүй бол цалин маргааш тавьж чадахгүй. Тиймэрхүү бол байгаа. Би тэгтээ танай бүтээгдэхүүнийг зүгээр нэг сав юм шиг надад санагдахгүй байна л да. Чиний өмнө ярьжсэн зүйлээс чинь бас танай блог энтриг уншиж байхад айгүй их тийм sustainable хөгжил гэдэг органиктэй хэрэглээ энэ тал дээр их том юм хийгээд байгаа юм шиг. Энэ sustainable хөгжилд танах ямар ирээдүйтэй хувь нэмэртэй байх юм? Энэ яг юу юм бэ юу угтаа? Үнэхээр манай нийгэмд хэрэгтэй юм уу? Би бол амар хэрэгтэй гэж бодож байна. Яг гэвэл манайх одоо ингээл бид нар хөгжиж байгаа орн ингээл те жишээлбэл ингээл хамаг юм ухаал бүхийдээ хямдханаар зараач юм уу те нэг яс мөнгө олох нь бас ингээд нөгөө урт удаан хөгжилд ердөөсөө хувь нэмэр орж чадахгүй юм баггүй юу. Тэгэхээр нэгт манай улс үйлдвэрлэх хэрэгтэй. Үйлдвэрлэхдээ гол нь өнөөдөр маргаашийн ашигыг харахгүйгээр 10 жилийн дараа 20 жилийн дараа энэ юм чинь үлдээд өөрөө ингээд нөгөө өөрийгөө ингээд болгож чадхаар тийм юм ингээд үлдээх ёстой гэж би бодож байгаа байхгүй. Одоо хулан гэдэг хүн чинь энэ чинь одоо хэдэн 100 жил байна гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр би яаж одоо миний хувь нэмэр зүгээр юу вэ гэхээр би юмыг эхлүүлж болно. Эхлүүлэхдээ зүгээр эхлүүлээд тэрийг дараа нь ингээд авч явах ёстой. Бид нар үйлдвэрлэл гэж жишээлбэл би ингээд гоо сайхны югтг чинь тос хийж ингээл те нэг 200,000 төгрөгийн тос хийгээл энэ ч хаягдал ягаал тийшээ гэж одоо пластик юм ягаал энэ ч ирээдүйд одоо тэр хүний арсанд нь муугаар нөлөөдөд ингээл химийн бодисоор одоо хямдхан юм хийж болно. Гэхдээ тийм шаардлага бол байхгүй байгаа байхгүй. Яагтвэл аль болох байгаль орчинд ээлтэй юм одоо бид нар байгаль орчинд ээлтэй хүнд ээлтэй хөрөнгө оруулалт хийх юм бол урт удаан хугацаагаар үсэх юм бол тэр чинь бидэнд ашигтай болчихж байгаа байхгүй. Тэгвэл одоо яах юм бид нар нүүрсээ уухад одоо дэлхийд нүүрсний нөөц чинь за нэг 200 жил байгаад байгаа шүү дээ. Тэгээ яхаа 200 жилийн дараа хүн төрлөختөн гэж байх л болно. Тэгээ тухайд нь яах юм бид нар гівгэнд одоо яадгийн билээ дэ гэж ботсноос эртгэн шиг юуны төлөө хүмүүстэй ийм хурдан ингээд хөгжиж чинь эн чинь юуны төлөө хүний оюун ухаан гэж байна те. Аль болох эртгэн шиг байгаль орчноос сүйтгэхгүйгээр хүний эрүүл мэндэд ээлтэй ийм хөрөнгө оруулалт хийвэл айгуу чухал гэж бодож байгаа. Ялангуяа Монголд бол бид нар үйлдвэрлэл явуулснараа одоо тэр долларын ханш саяхан ямар шухан байсан бэлээ те. Савн гэхэд нэг ч тийм албан ёсны одоо тийм том савнгийн үйлдвэр байхгүй. Бид нар 2014 онд гэхэд 5 тэрбум долларын 5 сая долларын савн импортлж байгаа байхгүй юу? Өдөр тутмынхаа хэрэглээнд. Тэг яагаад өөртөө хийж болохгүй гэж тийм биз дээ. Энд чи савн чи ямар робот шиг амар хэцүү юм байгаа биш. Энд чи зүгээр жоохон сэтгэл гаргаал хийхэд бол хангалттай байгаа байхгүй юу? Тэгэхээр манайх бол аль болох юм эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодож байгаа. Тэгээ гол нь аль болох олон юм бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодож байгаа. Импортоос бид нар авахын оронд бид нар тэрийг нь үйлдвэрлээд өгөө. Тэгээд Монголдоо ч үйлдвэрлэлээ дуусахгүй ер нь бол тэгэл экспорт нь гаргая гэж бодож байгаа. Ирээдүйн зорилго бол тэгэл Монгол брэнд бий болгох. Тэр Монгол брэнд нь одоо юу гэдэг чинь нэг юм
юу хийдтэй одоо Монгол нүүцтэй гэсэн юм бол биш. Монгол ийм чанартай одоо эрүүл мэнд хүн төрөлхтөнд сайн юм хийж чаддаг гэдэг ингээ те гадны ямар ч хүн хараад ямар гоё гэсэн сэтгэл төрүүлэхээр ийм л одоо брэнд бий болохыг хүсэж байгаа. Тэгэхээр бол багч гэсэн одоо өөрийн зүгээс бол хувь нэмрээ эдийн засагт болон ирээдүйд оруулж ийн л гэж одоо бодоод мэдээж явж байгаа. За өөрөө тэгээ сэтгэлээр их унлаа гэж, шантарлаа гэж те. Ийм үед яаж өөрийгөө буцааж мотивацжуулж байна? Ер нь айгүйг шантарсан. Тэгэл одоо манайд чинь тэгэл хулгай орсон. Миний бүх лаптопыг чинь хулгаасан. Тэгэл хулгай ороод чинь бүтэн сар хагас юм хийж чадахгүй байгаа юм чинь. Тэнгуүтэ нөгөө ажилчид нь цалин өгөөж яац ингээл нөгөө эн чинь нөгөө алсын хараа буюу вижнийг ойлгохгүй хүмүүс чинь яг тэгдэг байхгүй юу? Ингээл өнөөдрийнх юм яг хардаг. Тэгэхээр чи би амар сэтгэл санаагаар унаа штэ чи би хамаг юм алдчихад баг чи намайг барыг загнаалтай ингээд байжсэн. Тэгэл ингээл би чинь бас тэгэл одоо Монголын хуульч айгу хэцүү хүнийг одоо ажилласан гаргах юм бол заавал нэг мөнгө төгрөг өгөхтэй ч юм уу нэг тиймэрхүү. Тэгээ стартап юм чинь тэгэл бас хэцүү штэ чи тэр болгонд нь яаж чадахгүй. Тэгэл чи чинь дандаа гомдно. Яагаад энэ хүн ийм юм бол даа гэл яагаад намайг ойлгодгүй юм бэ гэж тэгдэг. Гэтэ хамгийн гол нь тэр чинь гол зорилго нь нөгөө би биш. Одоо тэр алсын одоо нэг юм одоо бас над ингээд вижн гэдэг одоо нэг юм байдаг шүү дээ. Алсын хараа гэдэг юм нэг тим юмтай болчвол тэр дунд нь байгаа жижиг сажиг юм яг үнэ хамааг болчдаг. Өнөөдөр та магадгүй амар хэцүү асуудалтай юм байна те. Гэхдээ тэр алсын хараадаа ингээд хүрэх нөгөө замаараа л явж байгаа юм чинь хаяа нэг жоохон ингэн хаяа нэг жоохон ингэн гол нь гэхдээ тэр нь юутэс асуудал биш аахгүй юу. Яг л тэр нөгөө цаадах юмдаа хүрэх гээд байгаа болохоор тэгэл яг тэрийг л юу мартахгүй байх хичээх хэрэгтэй. Тэгэл би за тийм юм би хийн шүү. Өнөөдөр за энэ хүмүүсийг зүгээр хаяа те орхи одоо өнөөдөр энийг магадгүй ингээд хитгэн хүн ойлгож байна те. Гэхдээ ирээдүйд энийг чи хин одоо олон хүн ойлгох болно гэдэг нэг юм итгэлээр л юм явж байгаа. Тэгэхээр шантрах болгондоо тэр итгэлэл зүгээр өөрөө өөртөө ингээд гяс буцаж гаргаж ирээл за ингээд эн чинь одоо хувь хулан хүн гэдэг хүний төлөө биш те. Эн чинь ийм юмны төлөө биш, эн чинь маргаашийн төлөө биш. Эн чинь ирээдүйд магадгүй 12 20 жилийн дараа ингээд болох юмны төлөө гэдэг үүднээс тэгэл том алсын хараа байхад те. Тий. Тэрийг л гол нь мартахгүй байх хэрэгтэй. Тэрийг мартчихвол мэдээж шантраад улам ингээд те сэтгэл санаагаар унаад явчихна. Тэрийг үе нэг өөртөө сануулчих юм бол нэрэ би ч нэг тийх гээд байгаа шүү гэл өнөөдрийн асуудлууд бол нэг асуудал биш яах юм чинь. За жоон практикл асуулт асууя л да. Хүмүүс ингээд одоо манай үзэгчд бол ихэнх нь гарааны бизнес эхлэх гээд байж байгаа, хамтрагчаа хайж байгаа, санаагаа бодож байгаа залуучууд байгаа бох. Энэ залуучууд эхлэхдээ би одоо банкнаас зээл аваад эхлэх ёстой юм уу? Эсвэл би бизнес эхэлсэнд бол офисны газар авах ёстой ч юм уу? Ийм бодол байдаг те. Ерөөс айгу уучлаарай. Практикл үүднээс ярихад чи зээлийн тухай юу гэж боддог вэ? Анх юунд байгаа хөрөнгөө зарцуулбал ер нь зүгээр юм шиг байна. Яг нь Монгол зүгээр миний анзаарснаа нөгөө хүмүүс нэгт боломж нь байдаггүй бах, хоёрт нөгөө бас тийм соёл нь байдаггүй л бах л та нэг мөнгө хуримтлуулдаггүй юм шиг санагдсан. Ягдгүй мэдээж тэр чинь бас цалин ямар байгаа байлаа те хуримтлуулах боломж бол нэг багс байдаггүй. Тэгэхээр хуримтлуулсан мөнгийг ялангуяа Европ, Америкт бол ер нь айгүй олон тийм бас стартапууд хоримтлуулсан мөнгөөрөө ч юм уу нэг юм жоохон баг зэрэгч гэсэн ингээд нөгөө капитал оруулчихсан шүү дээ. Тэгэхээр миний бодлоор яг тийм зээлмэл хөөцөлдгийнхаа өмнө яг юу хийх гээд байгаагаа маш сайн одоо бодох хэрэгтэй. Яг бол нэг ихэлцэн бол одоо тэр дундаасаа хайж болохгүй. Тэгэхээр эхний ээлжинд офис аваад тэр хүн амтай аж би одоо бодоод байгаа байхгүй би яг гэж хүн ажилласан те ингээд сайн яг өөрийгөө ойлгоогүй байхдаа би хүн ажилтуулангууд чинь надад өөрөө зүйлдэ ингээд юу болчихж байгаа асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд маш сайн бодоод энийг би үнэхээр хийхийг хүсэж гин үү? Миний энэ алсын хараа юу байна? Би тэр алсын хараанда хүрэхийн тулд яаж бодтойгоор ингээд алхамудаа ингээд хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хүн жишээлбэл үнэхээр хайртай юмаа хийх хэрэгтэй. Тэр хайртай юмаа бас арай жоохон бодит байдлаар хийх хэрэгтэй. Тэгэхээр би одоо үнэхээр ийм юм тайртай гэл ингээд гүрийгээлтэй тэрийг нь хинч ойлгохгүй бол бас жоохон хэцүү шүү дээ. Тэгэхээр яаж одоо ерөнхийдөө алсын хараагаа бодоод яаж тэрийг бодит байдлаар хийж чадах вэ гэдгээ бодоод тэгээд офис болон ажилтан болон зээлээ хөөцөлдөх хэрэгтэй. Яг бол айгүй олон хүмүүс нөгөө презентацийн ч юм уу тэр зээлээ хөөцөлдөхдөө юмаа тайлбарлахдаа
бас сайн мэддэггүй байхгүй. Би зүгээр ийм юм хийх гэдэг надад хайлт нэг иймэрхүү дөрөв хэрэгтэй байна гэдэг тэгдэг. А тэр нь тэгээ дараа нь яг нөгөө бодит амьдрал шал өөр байдаг. Би ч гэсэн анх нөгөө бизнес төлөвлөгөө гаргаж ирсэн. Бодит байдлаар хагас жилийн дараа чинь шал өөр юм болчихж байгаа байхгүй. Тэгэл тэрийгээ би чинь дахиад шинээр бичдэг. Тэгэл нэг 3 сарын дараа янгууд дахиад шинээр бичдэг. Тэгэхээр эхлээд тэр нөгөө бодит юугаа маш сайн ойлгох хэрэгтэй. Зах зээлээ маш сайн ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө нөгөө өөрийн хийх гэж байгаа юмных нь Монголын тренд юу вэ? Монгол гэлтэхгүйгээр дэлхийн тренд юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Яг зах зээл бол монголоор дууцахгүй шүү дээ. Яг үнэ хэлэх юм бол бид нар хүн ам хэр вэ те. Яг Монголдо зориулж хийх юм бол бас жоохон хэцүү. Тэгэхээр одоо тэрвээ дэлхийн зах зээл жишээлбэл одоо миний ботсноор яг ингээд органикоо сайхан миний бодлоор дэлхийн зах зээл дээр яг одооны байдлаар амар бага хувь одоо юу те перцентажтай. Гэхдээ ирээдүйд тэр нь өсөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол одоо Монголд бараг тэр чинь одоо органикоо сайхан гэж юу нэг ойлголт бол байхгүй шүү дээ. Тэгэхэд дэлхийд дээр би ийм болноо Монгол тэрэнд нь бас ингээд те Монгол бас тийм болно л гэж бодож байгаа болохоор зориулж хийж байгаа байхгүй юу. Тэгсээс хин ч органикоо сайхан авахгүй сонирхгүй юм байсан бол бас хитэж хийхгүй шүү дээ. Эсвэл одоо химийн бодиттой юмнаас холдъё гэж ахт би одоо ингээл химийн бодиттой юм хийгээд ах нь бас юултэйчлээ те. Тэгэхээр өөрийнхөө хайртай юмаа эхлээд бодоод юу хиймээр байна. Тэрэндээ маш сайн бодит би бодиттойгоор энийг харж чадчихна уу? Яг л мөрөөдөл гэдэг чинь бас нэг юм. Мөрөөдөж болно. Гэтээ бас бодиттойгоор тэрнийхэн төлөө нөгөө зорилгоо ингээд яг маш сайн ингээд харах хэрэгтэй. Зах зээл нь юу вэ те? Гол нь нөгөө зарим хүмүүс ингээд амар мөрөөддөг. Тэг яг гүйцэтгэлийнхаа юунуудыг маш бодолцоогүй эхэлждэг. Эхлэх нь бол айгүй чухал. Гэхдээ аль болох бас нэг бодит юмнуудаа ингээд харах хэрэгтэй. Ямар асуудлууд гарч болохоор вэ? Энэ одоо би яаж хийвэл энийг маш зүгээр хийж чадах вэ гэдэг. Бүх юм л ер нь аюу сайн эргэцүүлэн бодох хэрэгтэй. Сэтгэлийн хөдлөөрөө бас хийж болохгүй. Энэ чинь бизнес дээрэс нь одоо би бол жишээлбэл яг анх ганцаараа ингээ хийдэг байхдаа ингээ яг нөгөө мөрөөдөлт автагтаал нэг юм хийчий даа гэж амар мөрөөддөг байсан. Одоо болохоор яг нөгөө бодит амьдрал нь юу вэ гэхээр би цалин тавих хэрэгтэй. Би түрээс төлөх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг амар энд явж исэн юм чинь ингээ бас ингээ нөгөө бодит юу ингээ доороос нь ингээ юм сатаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хоёрын дундх яг юм ингээл олох хэрэгтэй. Чи өөртөө цалин тавьж гисэн үү? Цалин тавихыг хичээж байгаа. Уул нь төлөвлөгийн. Ер нь үүсгэн байгуулагч чинь хамгийн сүүлд өөртөө цалин өгдөг шүү дээ. Би бол яг уул нь нөгөө юундаа оруулдаг байхгүй цалингийнхаа тооцоол дээр. Тэгэнгүүтээ яг нөгөө тэр чинь ингээ хүрэлцэхгүй байхаар за дараа сартаа авчаа гэж тайл бол ингээ өөртөө баг нөгөө ядаж нэг цалингийн доод хэмжээгээр өгөхийг хичээгээд байгаа. Харин за Ламур брэнд MCS-ийн од сахирлыг тайлбарлаж байсан л да. Экспорт гэдэг чинь заавал манах бүтээгдэхүүнээ гадагш нь онгоцоор зөөхийг хэлэхгүй. Онгоцоор нисээд ирсэн хүмүүст энэчнээ ядаж зарахыг хэлнэ шүү дээ эхний хэл чинь. За ингээд Японоос ч юм уу Хятадаас ингээд жүүлчд орж ирлээ энэ 100. Ламур брэнд энэ бол яг Монголын бүтээгдэхүүн гэж зарахад лангуун дээр өрсөлдөх чадвар нь хэр байна? Танах ер нь өрсөлдөөнд ямархуу тактикуудаар яалыг гэж бодож байна. Яаж өөрийгөө ингэж бусдаас гаргаж ирэх хичээж байгаа юм. Тийм миний түрүүчийн хэлснээр болохоор бид нар анхнаасаа брэнд гэдэг юмд айгүй ач холбогдол өгсөн. Яг л бүтээгдэхүүн 1000 гоё байлаа гэд тэр чинь нөгөө хүн чинь шууд тэрийг ингээд хараад тэр чинь хэрэглэхгүй шүү дээ. Хүн ихэндээ ингээд лангуун дээр тэрийг чинь харна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр чинь бүтээгдэхүүн сайн байгаад дээрэс нь цавлага нь гоё явах хэрэгтэй байхгүй юу? Яг л хамгийн түрүүнд хүн хардаг. Хараад таалагдгүй л тэг цаашаагаа явна. Тэгэл одоо тэр нөгөө химийн бодиттой юм чинь бүр ингээ гоё харагдах юм бол тийшээгээл тэмүүлнэ шүү дээ, тэ. Тийм учраас бид нар яг ингээд сэтгэл шингэсэн тийм бүтээгдэхүүн хийхийг хүссэн. Миний нөгөө түрүүчийн хэлснээр анханасаа англи, монгол хоёрыг хослуулж хийсэн. Одоо бид нар яаж байгаа гэхээр нөгөө түрүүчийн миний хэлдгээр бид нар бол одоо энийхээ дөнгөж Монголда зарж байгаа. Экспортод бол гаргаагүй байгаа. Гэтэл экспорт гарцсан байгаа байхгүй. Яг л одоо манай бүтээгдэхүүнүүд бол нөгөө хүмүүс нөгөө бэлгэнд ингээл жишээлбэл гадаад руу явхад юм өгдөг. Ихэвчлэн ноолор юм идэж уух юм өгж байгаа байхгүй. Эсвэл нөгөө жижиг сажиг сувенирууд. Тэгэхээр одоо жишээлбэл халуун орнолоо орчвол яах юм? Тэ? Тэгээд зарим хүмүүс бас ноолор авах тэр болгоно нөгөө юунд байдаггүй. Айгу үнэтэй байдаг. Тэгэхээр идэж уух юм гэхээр бас тэр хүн ойлгох уугүй юу? Одоо манай бүтээгдэхүүнүүд айгу гарч байгаа. Европ руу явсан, Америк руу явсан, Аз руу явсан. Тэгээд одоо жишээлбэл ингээл юу гэдэг чинь савн өглөө гэхэд ямар ч дэлхийн энэ одоо дэлхийд амьдарч ямар ч хүн савн хэрэгэлдэг. Тэгэхээр тэр хүн
энийг хэрэглээд ойлгож байгаа байхгүй юу. Дээрэс нь органик, дээрэс Монголд хийсэн гэхээр ямар гоё, ямар сонирхолтой ингэж хийж байгаа. Тэгэхээр манай энэ бүх бүтээгдэхүүнүүд ер нь айгүй их гадагшаанаа гарсан. Гадагшаанаа гарахтаа нөгөө түрүүчийн миний хийснээр нөгөө чанартай айгүй анхаарсан болохоор тэр хэрэгэлсэн хүн нь одоо би айгүй эмзэг арьстай би юм хайдаг байсан бол надад юм таардаггүй байсан. Энийг чи хэрэгсэн чи таарч чи нөгөөдхөө явуулдаа гэд нөгөө хүнээсээ асуудаг болсон. Болдог те. Нөгөө хүн надад ирээд би нэг Итали одоо эмээ өвөд явуулсан чи амар сайн таарч гэж би дахиад явуулаад хий гэд нэг тийм одоо бас гадаадд хүртэл байнгын хэрэглэгчтэй болцсон. Тэгэхээр бас ингээд эн чин нэг төлөөлөл болж байгаа хөөхгүй Монголоо төлөөлж байгаа ингээд нэг юм одоо манайх ингээд тэнд ямар ч дэлгүүргүй мөртлөө тэр хүн чинь хэрэглээ тэр хүнд нь таарад эрүүл мэнд нь ингээд сайнаар нөлөөлж байна гэдэг чинь тэр хүний ингээд толгоонд нь би ийм гоё Монгол нийгэм хэрэгжилж байгаа. Тэр хүн чинь Монгол руу хизээч ирж байгаагүй байхгүй юу? Энэ юм надад айгүй сайн гэхээр бас ингээд Монгол гэдэг юм чинь ингээд тэнд явагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр захирлын үг бол айгүй үнэн. Бид нар бол тэрэн дээр маш сайн анхаарсан. Тэгээд аль болох юм брэнд гэдэг юм бий болохоор одоо манай бүх бүтээгдэхүүнүүд яг нэг өнгө төрхтэй. Хаанаас ч харсан заал хамуурын бүтээгдэхүүн байна гэж ингээд хүм итгэхээр лангуун дээр байна уу, өөр газар байна уу? Бид нар бол яг одоо нөгөө хамтарч ажиллаж байгаа дэлгүүрүүдтэй болохоор аль болох нөгөө Монгол үндэсний бас брэнд гэдэг юм бий болох үүднээс бид нар ингээ өөрийн гэсэн тавиуртай байж болох уу, нэг таних тэмдэгтэй байж болох уу гэж асуудаг. Тэг ихэнх нь айгүй тийм нааштайгаар хүлээж аваа тэг гэд бид нар тэгээд яг өөрийн гэсэн тавиуртай бол байгаад байгаа. Анханасаа яг нөгөө шууд ингээд лангуунд ингээд бас манай юм байхаар жоохон тиймэрхүү бид нар чи нэг нөгөө гар аргаар өдөр болгон шинээр хийж байгаа юм чинь. Тэгэхээр аль болох тийм нэг юм тавиур дээр бас байвал ингээд нэг брэнд гэдэг юм бий болох гээд байгаа. Тэгээ одоо л хүмүүс ерөнхийдөө айгүйх мэддэг болсон. Тэгэл энэ тэнд яав ингээд хамуурын юм байна гээл те. Тэгэл бас хүлээдэг болсон. Тэгэл манайх руу чинь танах одоо гяс тийм гарны тас гаргачаарэ гэл ийм нүүрний юм гаргачаарэ ийм шампунь гаргаарэ гэл тэгдгээ. Тэгэл харин баг багаар бид нар хийнэ. Манай үзэгчд алга тасч байгаа байх гэсэн найд. За танай бүтээгдэхүүнүүдийн цаана зүгийн баалч юм уу? Янз бүрийн түүхийн хэдүүд байгаа. Магадгүй энэ бүтээгдэхүүнээ гаргахдаа түүхийн хэдээс нь эхлээд дэшегээ бүх энэ гинжин холбоог нь чи тооцоолж байгаа байх те. Цаатлын зүгийн баалны жишээ нь үйлдвэрлэлт танаа энэ үйлдвэрлэлтийг хангах хэмжээнд байж чадах уу ирээдүйд энтэйгээ явандаа яаж холбогдох тактик байгаа вэ тийм. Тий. Ер нь бол байгаа. Одоо жишээлбэл зүгийн лав гэхэд бид нар бол одоо Сэлэнг аймгаас тэрийг авдаг. Одоо нөгөө яг зүгийн аж ахуйн фермаас тэгэхэд дан гадаадууд л авдаг гэж байгаа байхгүй юу? Монголдоо нэг авдаггүй. Тэгээд одоо тэдэрт бол амар их байдаг. Тэгэд нөгөө тэрийг нэг одоо яахаасаа мэдгүй. Тэнгүүд гадныхан үрж ирэл ингээл наачт амар сайн ингээл аваа авчдаг гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөөд бол мэдгүй гадныхан тэргээр яад ингээд мэдгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу яадаг юм бэ те. Би бол зүгийн лав гэжсэн. Тийм зүгийн лав гэдэг нь болохоор одоо хин дээр ингээд зурцсан байгаа. Нөгөө нэг зүгийний үндсэндээ ялгаруулдаг зүгийн бал ялгаруулдагтай адилхан ялгаруулдаг нөгөө тэр үүрээ хийж байгаа шүү дээ. Тэрний нэг юм ваксын хэлбэр байхгүй. Вакс л ахгүй үндсэндээ амар сайн. Айгуу сайн антибактериал гэдэг юу н айгуу сайн. Тэр нь бол байгаа. Одоо бид нар бол айгүй их тийм нөгөө зэрлэг юмнууд бас хэрэгжилж байгаа. Би одоо эн чинь нөгөө манад өнгөж эхэлж байгаа бүтээгдэхүүнүүд ч тийм дараа чинь бүтээгдэхүүнүүдийн судалгаанууд аль хэдийнэ дууссан явж байгаа. Тэгэхээр аль болох тийм ховор биш юмнуудыг хэрэгжилж байгаа. Яг тэгвэл миний нөгөө түрүүчийн хэлээдсэн нөгөө sustainability буюу урт удаан хөгжил бид нар ховор юм ингээл тасаа авчвал бас хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр ховор юмнуудаа бид нар яах гэж байгаа гэхээр одоо би удахгүй юу яа гэж бодож байсан аахгүй юу? Газар хөөцөлтөд төслөө бичээд ийм эко парк бий болгоод өөрсдөө тарья гэж бодож байгаа. Тэгэхээр тэр түүхий томсдно гэдэг асуудал бол байхгүй манад. Ягдгүйл илбэг байдаг бүтээгдэхүүнүүдийг бол бид түүхийдүүдийг бол бид нар авчна. Жишээлбэл зүгийн аж ахуйн фермтай ярьж байгаа ч юм уу те цэцэрний одоо фармтай ярьж байгаа ч юм уу ингээд жамц давсны одоо тэр ус аймагтынхан хүмүүстэй ярьж байгаад ингээд авчдаг. Тийм ховор юмнуудаа болохоор бид нар бүгдийг өөрсдөө тарья гэж бодож байгаа. Тэгэхээр ирээдүйд эн чинь одоо мэдээж нөгөө амар том юм бодож байгаа шүү дээ. Эн чинь одоо ирээдүйд олон улсын брэнд болно гэж л одоо мөрөөдөж явж байгаа. Тэгэхээр бид нар тэр мөрөөдөлтөд хүрэхийн тулд бүх түүхийд өөрсдөө тарих гэж байгаа. Тийм бол ер нь зорилготой байгаа. Тэгэд айгүй гоё тийм эко парк бий болгомоор байгаа. Хүмүүсийн очиж ийм амардаг гоё газартай ингээд цэцэг жимс дунд одоо манай үйлдвэр чинь ингээд хүмүүс чинь үйлдвэр гэж бодохоор нэг л аимшиг юм боддог те манай чинь ингээд өдөржингөө цэцэг жимс хангалсан л ер нь газар байдаг шүү дээ. Тэгэл яг тиймэрхүү адилхан юутай
эко парк хийж бодож байгаа. Аха. Тэ бас ингээд хүмүүсийн очих дуртай тэ гоё ингээд алхдаг дундуур нь алхдаг юм гоё байгальтай юм одоо юм гоё юм хий гэж бодож байгаа. Тэр бол яг алсын юу л да эхний энэ жилдээ болж чадахгүй байх ирэх жилээс ч юм уу тэ. Тиймэрхүү юмнуудаа бас бодсон байгаа. Ер нь бол нөгөө миний хэлээд байдгаар мөрөөдөж болно. Гэхдээ яг нөгөө бодтойгоор яах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө магадгүй тий 5 жилийн дараах хүртэл асуудлаа өнөөдөр ботцсон байх хэрэгтэй. Тэгэхээр би наад чинь бас ингээ эхнээсээ л бодоод яваад байгаа. Яаж хийж болох вэ те? Яаж энийг маш зөв зохистой хийж болох вэ гэдэг. Болон тэгээд ийм гоё Монгол брендийг бий болгоод алсын хараатай босгоод авч явж байгаа чинь үнэхээр гоё сонсогч байна. Манай үзэгчид бол дандаа гарааны бизнесээ яаж хийх вэ гэдээ толгойд өгдөж байгаа залуусаа гоох. Өөрийнхөө энэ туршлагаасаа хамгийн хэрэг болж магадгүй нэг зөвлөгөө өгөөч. Миний гол зөвлөх юм бол юу вэ гэхээр ер нь бүх залуучуудад өөрийгөө эхлээд ойлго. Одоо би гэж хүн яг хин бэ? Би юу хүсдэг вэ гэдгээ нэгт ойлго. Хоёрт ажил гэдэг бол одоо хүн яг банкийн одоо ажил дээр байдаг те. Өдөржингөө л байх юм болохоор хайртай юмаа хий. Үнэхээр тэрэндээ итгэжээвэл одоо мөрөөдөлтэй байгаад энэ ингээ бүтэн би энийг хиймээр байна гэж итгэж л байвал бити гэхдээ маш бодтойгоор л хийх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр асын хараага мөрөөдлөө барьж аваад би ингэж бодтойгоор хийж чадна гэдгээ ботгох юм бол айж болохгүй. Яг бүр залуу хүн унж болно штэ. Одоо би бол нөгөө жоохон байхдаа ингээл амар хүмүүсийг шүтдэг байсан. Тэр тест амар мундаг яаж юм мундаг гэж чадчихна гэл те. Тэгээ тэр хүмүүсийнх нь түүхийн айгуу хүншдэг байсан. Тэгэхэд бүх мундаг хүмүүс дор хаяж 3 4 удаа юм ихлүүлээд умжсэн байхгүй. Гэхдээ хамгийн гол нь тууштай байсан. Тэгээ тууштай шантраагүй. Тэгэхээр залуу хүн юм чинь хийгээд үз. Үнэхээр нөгөө тэр хийх хүсэлтэй юмдаа итгэжээвэл би бол үнэхээр итгэжсэн. Надад хинч итгээгүй. Манай ээж аа л хайлт итчихсэн баг. Яг эргэн тойрны нэг миний ойр дотны хайртай хүмүүс, бузад хүмүүс бүгд чи юу яриад байгаа, юу утгагүй юм яриад байгаа, юу утгагүй юм хийх гээд байгаа. Заадаа хөөрхийд бол гэжсэн. Яг үнэнэл юм бол. Тэгэхэд тэр хүмүүс жилийн дараа би чиний тэрийг чи эргээсэн чинь надад ингэж сайнаар нөлөөллөө баярлалаа гэж авч байгаа байхгүй. Тэгэхээр бусад хүмүүсийг битээ сонс. Би бол тэрийг л зөвлөмөр байна. Өөртөө итэг. Тэгэл бодтойгоор мөрөөдлийнхаа төлөө яваад хийгээд үз. Болохгүй бол тэрлээд тэгэл хаяал цолон юм чинь тэгэл өөр юм хийж болно шүү дээ. Гэтэ ямар ч талаас хийж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөшөрсөн оноо харамсан гэдэг бол хөвшөө хүмүүстэй ярьсан чи хамгийн тийм өрөвдөлтэй л юм байсан. Харамсан гэдэг бол хамгийн өрөвдөлтэй юм. Тэгэхээр хийгээл үзэх хэрэгтэй. За маш их баярлалаа. Эрхэм мөндөд үзэгчтэй сонсогчдоо энэ удаагийн нэвтрүүлэгт Lamour брэнд үүсгэн байгуулагч болон оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя.